Энэ өөрөө айгүйх тийм хүний эрхийн хувьд их эдэртэй асуудал байгаа маа. Шууд хуулийн дээр ингэж тавих нь өөрөө бас хэр байдсан бол доо. Би энийг уншаад олон улсын жишээ кейсүүдийг нэлээд үзсэх маргаантай асуудал. Манайх шууд ингэж хүчээр ингэж тавих нь өөрөө хүний эрхийн зөрчилд агуулах зохицуулт байх магадлал өндөртэй байна. Тэгэхээр хүний эрхийн дэд хорооны дараагаар шинээр сонгогдсон Баасан жаргал гишүүнд бас хандмаар байна. Яг энэ 15-ын тэмэлтэй. Гэхдээ яг 15-ын 6 дээр ер нь энэ хүний эрхийн үндэсний комиссоос энэ дээр дүгнэлт гаргуулад хууль батлагдахаас өмнө энэ дээр яаралтай бас нэг юм тодорхойлт авах нь зөв байж магадгүй шүү. Заавал. За ажлын хэсгийн ахлагч Баяр Магнаа Баярбаатар хариулъя. За хуулийг хилцүүлэх бэлтгэх явцад хүний эрхийн комиссаас санал аваад нийтдээ 22 санал ирсэн. 22 саналыг бид нар 100% хуульдаа тусгаж өгсөн байж байгаа. Саяны заалттай холбоотой бол хүний эрхийн комиссаас ямар нэгэн тийм эсрэг комент бол санал бол ирээгүй. Энэ зүйл заалтыг бид нар олон талаас нь ярилцсан. Зүгээр энгийн үгээр илэрхийлэхэд бол одоо Монгол улс бол тэгч хийх зөвшөөрсөн улс. Гэхдээ өнөөдөр гоо сайхны мис засал ч юм уу янз бүрийн шалтгаанаар тэгч их ашиглах нь өөрөө бол буруу юм аа. Яг л үнэхээр өнөөдөр ураг тээх боломжгүй жирэмслэх одоо боломжгүй үед л одоо энэ тэгчгийг ашиглах нь өөрөө зөв гэдэг агуулгаар бол оруулжсэн. Манай мэрэгжлийн эмнэлгийн байгуул өөжмэд эмнэлэг эдэрсэн энэ дээрээс санал нэгдээд ингээд энэ хуульдаа ингэж өнөөдөр мөрдөгж байгаа хуулаа яг энэ заал зүйл заалтаар нь бас оруулаад ирсэн байгаа шүү гэдэг. Одоо мөрдөгж байгаа хуулийн заалт байж байгаа. Донорын хуулийн дээр